За сайн байцгаана уу? Сайн байна уу? За баярлалаа сууцгаа. За өнөөдөр бодисын төлөвийн шилжилт гэдэг сэдв үзнэ гарчгаа бичиж. Бодисын төлөвийн шилжилт. За энд байж гин тийм ээ. Бодисын төлөвийн шилжилт. За байгаль дээр бодисын төлөвийн шилжилт явагдчихэдгөө. Жишээ мэдхүү. За жишээлбэл Гол болохоор бэлддэг. гол хөлддөг. Хайлаад урсдаг. Хайлсан ус маань урсдаг. Тэгтээ бас яг уу дээшээ ууршдаг. За энийг бид нар мэдж байгаа. Ер нь өмнөх ангиудтай бас үзчихсэн тийм ээ. За тэгтээ өнөөдөр бол бид нар бодисын төлөвийн шилжилтийг молекул кинетикийн онолоор тайлбарланаа. За тэгвэл бодисын төлөвийн шилжилт хэрхэн явагдаж байгааг бид нар яаж мэдхий? Яаж батлах юм? За яаж явагдсан бол ер нь яагаад мөс хайлаад яагаад ууршаад байгаа юм бол за температураас хамаард юм байна тийм үү? Температур нөлөөлт юм байна тийм ээ. Дулаархаар урсаад шингэрээд хүүтэн болохоор хөлддөг юм байна гэж ойлгож байна уу? За тэгвэл дулаан буюу температур. За өөр. Цаг хугацаа юу? Цаг хугацаа. За тэгвэл эдгээр зүйлс нөлөөлдөг юм байна гэдгийг яаж батлах вэ? Бид нар яаж батлах вэ? Зүйтэй туршилт тийм ээ. За тэгвэл одоо туршилтаа хийн. Туршилт хийхин тулд одоо ширээн дээр багаж төхөөрөмж байгаа. Бид нар ямар багаж төхөөрөмжтэй ажиллах гэж байна? За термометр байна өөр. За шилэн аяг байна, шилийн стакан, өөр спиртэн. За тэгвэл эдгээртэй ажиллахын тулд бид нар бас юуг анхаарах хэрэгтэй вэ? Зүйтэй аюулгүй ажиллагаагаа анхаарах хэрэгтэй тийм ээ. За тэгвэл аюулгүй ажиллагаагаа бичээ одоо бүгдээрээ. Аюулгүй ажиллагаа ямар байх хэрэгтэй вэ? За нэрлэе. Болгоомжтой харьцах хэд зүйлстэй болгоомжтой харьцах. Термометртэй болгоомжтой харьцах юм байна тийм ээ. Халуун шилэг хөшөө шууд гараараа хурж болохгүй. Гараараа хурж болохгүй. Термометртэй яагаад болгоомжтой харьцах хэрэгтэй вэ бид нар? Термометрийн хөшөө хамаагүй бидлэх юм бол халуун байвал шилэн шууд унаад тэгээд Хагарах магадлал өндөр байна тийм ээ. Унах юм бол термометр ямар вэ? Термометрийн дотор ямар бодис байгаа вэ? Зүйтэй мөнгөөс хүнээ бит хортоо тийм ээ. За бүгдээрээ эндээс бичлэг харъя. Энэ бичлэгнээс та нар төлөвийн шилжилт явагдахад юу нөлөөлж байгааг анхаарах нь байна тийм ээ. За юу вэ? Юуны томьёо энэ манайхаа? ус төрөгч. Ус төрөгч байна, хүчилтөрөгч байна. Юу вэ нүү томьёо? Ааш хэд байна? Ааш 2 байж байна тийм ээ. За ус байж байна. За ажиглая. Ямар төлөв байна уу? Эмх цэгцтэй хатуу төлөв байна тийм ээ. Тэр ажиглана. За юу болсон бэ? Ямар үзэгдэл явагдчихв? Тэгээд хайл үзэгдэл яваад тэгээд хатуу төлөвөөс шингэн төлөв. Тэгээд буцлаад тэгээд уурсан. За тэгвэл энэ бодисын төлөв өөрчлөгдөхэд юу нөлөөлсөн бэ? Юу нөлөөлсөн гэж бодож байна? Температур нөлөөлсөн гэж та нар яриад байгаа тийм ээ? За гэтэл сая яг халааж байгаа зүйл харагдсан уу? За тэгвэл юу нөлөөлсөн бол? За тэгвэл температураас хамаарч хатуу шингэнхийн төлөвтэй жижиг хэсгийн хөдөлгөөн хэрхэн өөрчлөгдсөн бэ? Яг юу болсон сая? Эхлээд хатуу төлөвт бүгд дор бүрнээ хэлбэлцсэн бол шингэнд орохдоо бүгд яг нэг дор уусаад хоорондоо холилдоод тэгээд тарсан хий болох гэдэг. Эмх замбраг. За тэгвэл бэлгүүн жаргал хариуллаа тийм ээ.
хамгийн гол нь бодисын жижиг хэсгийн юу нэ өөрчлөгдөд байна уу? Эндээс харахад зүйтэй хөдөлгөөн өөрчлөгдөж шít. Тэгэхээр энд бас бид нар юу гэж бичиж болохоор байна уу? Бодисын жижиг хэсгийн хөдөлгөөн тийм ээ. За жижиг хэсгийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа юм байна. Нөлөөлж байгаа юм байна тийм ээ. Хөдөлгөөний хурд гэж болно тийм ээ. За энд 3 төлөвийн бодисын жижиг хэсгүүд харагдаж байна тийм ээ. За тэгвэл сая шилжилт явагдахад жижиг хэсгийн хөдөлгөөн ямар байсан бэ? Хатуу дээр ямар хөдөлгөөн байсан? Зөвхөн хэлбэлц хөдөлгөөн байсан тийм ээ. За их дунд зэрэг баг гэд бүглэхэд энд ямар байх вэ? Баг, дунд зэрэг, хийн төлөвийн хөдөлгөөн их байна тийм ээ. За бүгдээрээ хэрэглэгдэхүүнээсээ үндэслээд аюулгүй ажиллагаагаа гаргая. За хэлээрэй. За нэг аюулгүй ажиллагаа дүрмээс хэлчихье. Багаж төхөөрөмжөө харж агаад хэлчихье. За Мишель. Халуун усанд дагуулхтэй боломжтой хэрэгтэй. За халуун устай ажиллахтай болгоомжтой байна. Термометртэй энэ хагалахаас болгоомжтой шүү. За яагаад тэр үлээ? Ягаад гэхээр мөнгө устай учраас. За зүйтэй. Ануулж спиртийн дэнгийг заавал тагаар нь унтрах хэрэгтэй. Зүйтэй. За Марла. Галаа цай унтраад шилэн дээрээ тавих хэрэгтэй. Цагийн шилэн дээр тавих хэрэгтэй юу тийм ээ? За зүйтэй. За бид нар аюулгүй ажиллагаагаа ярилцчихлаа. За туршилтаа гүйцэтгэе одоо. За зааврынхаа дагав. Та хэдэд ажлын хуудас өгчээ. За яаж хийх хэрэг вэ? Туршилтыг яг яаж хийх вэ? Дарааллын дагав хийн тийм ээ. За хийе. За доктортой болцсон бол одоо. Графика зуръя. Та мэдээлэлээс хараад графика зур байгуулаарай. Графика зураа дууссан уу? За тэгвэл самбарт гараад тайлбарлая. Усны температурыг хугацаанаас хамаарч график байгуулсан байгаа. Тэнгүүтлээ мөсийг яг хайлах цэгнэл хайлж эхлэхээс хайлж дуусах цэгнэл болохоор 2 градус температур байсан бол 2 градусаас болохоор хайлж эхэлсэн. Хайлж эхлэхдээ тус 5 секундээр хэмжээд 17 градус хүрээд 17 градус дахиад халаад яг 97 градусаас тогтвортой буцалж эхэлсэн. Тэгээд 97 градусаас дахиад бид 4 минут тутамд яг 4 удаа хэмжихэд яг тогтвортой байсан. За одоо эндээс дүгнэлтээ бичье. За дүгнэлтээ бичсэн үү? За одоо тайлбарлая. За ануужин Марлаа хоёр хэлээд тайлбараа гэрээ. Дүгнэлтээ уншия. Дуу төлөвөөс шимэн төлөвөөс илтгэж кинетик энерги нь ихсэн. Харин кинерик ихсэн байна тийм ээ. За
Харин потенциал энерги нь буурсан. Хайр хэллэгцээс хайрж дуусгахыг хүртэл хэвээ нэг юмдээ доктортой байдаг. За та хоёр. Мишель. Хатуу бодис байхад потенциал их кинетик энерги нь бага байсан. Хайлаа цэнгэн болоход потенциал энерги нь дунд, кинетик энерги нь дунд. Уцлаад ус уушлах үед потенциал энерги нь багасж харин кинетик энерги нь ихсэн. Хатуу нүуний төлөвтэй хахад хөдөлгөөн нь ер нь бол бага байсан бол хайлжих үедээ улам ихссэн. Зүйтэй. Тэгэхээр кинетик энерги ясмэн үү? За тэгэхээр төлөвийн шилжилт бол ямар үед явагддаг бах нь вэ? Эндээс үндэслээд бүгдээрээ жижиг хэсгүүдийн гаднаас одоо бид нар халаагаад буцлагсан тийм ээ. Температурыг хэсгэд яаж гинэ үү? Жижиг хэсгийн хөдөлгөөн нь ихссэн. Ингэснээрээ кинетик энерги нь ихсэж байна тийм ээ. Харин талцлын хүч нь яаж гинэ үү? Талцлын хүч нь улам Багасж байна тийм ээ. Ялангуяа хийт төлөв шилжих тийм ээ. Буцалсны дараа бол за ингээд бүгдээрээ бодисын төлөвийг молекул кинетик онолоор тайлбарлах хичээлийн амжилттай явууллаа.